Сайн уу, Мишель. Би цементийн үйлдвэрт ажилладаг. Саяхан засгийн газраас цемент импортлох татвар 20% байсныг 5% болгож бууруулсан. Энэ нь миний амьдрал бөгөөд улс их оронд минь ямар байдлаар нөлөөлөх вэ? 1. 13 мянган хүн ажилгүй болох эрсдэлтэй. Цементийн үйлдвэрийн салбарт нийт 3,000 гаруй хүн ажилладаг. Манай салбараас гадна ханган нийлүүлэгч компанид ажилладаг 10 мянган хүнийг оруулбал энэ салбарт нийт 13 мянган хүн ажилгүй болох эрсдэлтэй. Учир нь манай улсын цемент үйлдвэрлэх хүчин чадал 4 сая тонноор хэрэглээ нь 2 сая тонн. Өөрөөр хэлбэл бид дотоодын нөөцөө бүрэн хангаж чадаж байхад гаднаас цемент ороод ирэхээр үйлдвэрүүд зогсохоос өөр аргагүй. Ингээд л бид ажилгүйчүүдийн игнэнд шилжих эрсдэлтэй. 2. Бид нөөцөө хангалттай бүрдүүлсэн. Засгийн газраас биднийг зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй. Нөөцөө бүрдүүлээгүй гэж үзээд импортын татварыг бууруулна гэсэн. Гэтэл бид нөөцөө хангаагүй биш хангасан. Тухайлбал МАК Евро цемент компани гэхэд яг одоо 240 мянган тонн. Мон цемент бэлэг материалс гэхэд 305 мянган тонн цементийн нөөцтэй. Манай салбарт нийт 7 компани 4 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. 3. Барилгын салбарын үйлдвэрлэл сайн байна. Энэ жил улсын төсвөөс 3.3 их найт төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн. Дээр нь нэмээд ипотекийн зээлийн олголтыг нэмэгдүүлсэн. Ингэснээр барилгын салбарын үйл ажиллагаа илүү эрчимжиж цементийн хэрэглээ өснө. Үүнийг дагаад цементийн үйлдвэрүүд дотоодод нэмэн үрдэх шингээж Монгол ажилчдын ажлын байр илүү балгаатай болох нөхцөл боломж байхад импортын татварыг тэгээснээр гадагшаа урсах валют улам нэмэгдэнэ.